За энэ удаагийн сонсголын үр дүнд оюутлогын гэрээний нөхцлүүд сайжирнах гэсэн хүлээлттэй байгаагаа сангийн сайд тасан баяр зүгт илэрхийллээ. Мөн тэрээр онтрогийн лиценз дээр хөрөнгө оруулалтын гэрээ шинээр байгуулах шаардлагагүйгээр амнаатын болон өснө нэмэгдэх амнаад тусгай роялти татваруудыг авах замаар дийлэнх үр ашгийг нь хүртэх боломжтой гэж тайлбарллаа. Хөрөнгө оруулалтын гэрээ хийх шаардлага байхгүй. Онтроо тэр зүгээр л стратегийн ордын хувьд 34% аваад амнаатаа аваад татвараа аваад өснө нэмэгдэх амнаатаа аваад явах хэрэгтэй. Харин 34% тусгай оройлтыг сольж болно. Энэ хуулийг би 15 онд өөрөө санаачилж оруулсан. Яагаад гэвэл бид нэр хөв дээр очиж гацчаад цаашаа зохицуулт хийх боломжгүй байсан учраас ашигт малтмалын хуулинд энэ заалтыг оруулсан юм а тусгай оройлтын асуудлыг. 11 онд сангийн сайд ухтаа санаачилж үн өссөн үед нэмэгддэг роялтын асуудлыг нэмж оруулсан. Энэ хоёрын үр дүнд манайх 15% роялти авах болцоотой. 9 онд энэ гэрэг байгуулсан, 11 онд сайжруулсан, нэмэлт хийгээд 15 онд дубаан гэрээгээр муужруулсан. 19 онд сайжруулсан. Ингээд би одоо энэ 25 оны энэ одоо төр хорооны үр дүнгээр бол сайжрах байх гэж ингэж найдаж байгаа. Монголчууд нэг тал болж ажиллах хэрэгтэй.